Та бүхэндээ өдрийн мэнд хүргье. Ээлжит 4-р хуралдаан. За олон чухал асуудлуудыг бид бас баяр наадмын өмнө хэлэлцэж байна. Тэгээ бид 25 оны төсөв батлаад хагас жил өнгөрсөн. Энэ хугацаанд Улаанбаатар хотод ямар ажлууд хаана юу хийгдэх үү гэд сая Усын засаг даргын орлогч танилцуулж явах шиг байна. Тэгээ энэ хотод хийгдэж байгаа ажил хот гэдэг тусдаа газар нутагта тусдаа нэгжтэр хийгдэж байгаа ажил биш л дээ. Улаанбаатар хот гэдэг бол 9 дүүргээс бүрддэг. Энэ хийгдэж байгаа ажил болгон аль нэг дүүргийн газар нутаг тухайн бүс нутагт хэрэгтэй иргэдийн эрүүл аюулгүй орчин, амьдрах орчныг сайжруулах ийм томоохон бүтээн байгуулалт ажлууд байгаад байна. Тэгээ нэгдсэн хуралдаан дээр миний санаж байхаар энэ 9 дүүргийн энэ асуудал хариуцж байгаа засаг дарга нар гэж нөхдүүд байна уу? Ер нь хуралдаан дээр сүүлийн миний мэдхийн 2-3 жилийн хуралдаанд ерөөсөй оролцохгүй ингээд байгаад их юм. За яг давхар төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нар нь бол яг суугаад ингээд мэдээллүүдээ авч болж байна. Гэтэл төлөөлөгч биш засаг дарга нар гэж бас байгаа шүү дээ. Тэгээ тэр нөхдүүд энэ хотоос хийгдэж байгаа бодлого бүтээн байгуулалтын ажлуудыг ер нь сонсож ойлгож авдаг юм уу? Энэ хуралдаан дээр суудаг юм уу? Тэгээд энэ мэдээллийг авахгүйгээр тухайн дүүрэгтээ хороондоо хийгдэж байгаа ажлуудыг яаж ер нь мэддэг юм? Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ шатанд асуудал хариуцж байгаа нэг хариуцлагатай албан тушаалтай энэ дарга нар найр наадам хэсэж яваал зугаа цэнгэл хөөцөлдөж явахаас илүү иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаа хиймээр байна л да. Жишээлбэл өнөөдрийн нэгдсэн 4-р хуралдаан дээр бүтэн хоттой холбоотой 20 асуудал хэлэлцэж байна. Хамгийн чухал асуудлыг сая танилцуулж байна. Тэгээ хэдэн засаг дарга энд сууж байна? 9 дүүргийн. Тэр ирцээ нэг авмаар байна. За ингээд дүүрэг хариуцаж ажиллаж байгаа. Хот дээр бид нар ингээд байнгын хуралдаал асуудлуудыг олон талаас нь яриад шийдвэрлэх гээд ингээд хичээгээд идэг. Гэтэл энэ төрийн үйлчилгээ анхан шатны нэгжтэр бас асуудал хариуцаад ажиллаж байгаа энэ дарга нар хаана байгаа юм? Тэр нөхдүүдээс асуулт асууж мэдээлэл авч ингэж бас бид нар уялдаж ажилламаар байна. Тэгэхээр хурлын дарга, баяр дарга энэ 9 дүүргийн дарга нарын нэг эрцийг нэг танилцуулаач. За өчигдөр нийслэлийн иргэдийн хуралдах Арчс намын бүлэг, Монгол Ардын намын бүлэг, засаг эрх зүйн шинжилгээний хорооны хурлууд болсон. Энэ хурлууд дээр бас яг энэ үүргэл өгөгдсөн байгаа. Ингээд бид нар засаг даргын тамгын газраас болон иргэдийн хурлаас бүх дүүргүүдийн засаг дарга нарт албан ёсоор хуралдаанд оролцох урилгыг бол хургуулсан. За ингээд өнөөдрийн хуралдаанд Баянгол дүүргийн засаг дарга Сумьяатар, Чингэлтэй дүүргийн засаг дарга Мандуул болон өөр бусад дүүргийн засаг дарга нар арайраагүй байна. Дүүргийн засаг дарга нарт урилга өгөхгүй. Тэд нар урилгаар ирж суудаг албан тушаалтангууд биш. Юу яриад байгаа юм? Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж нийслэлийн иргэдийн хурлын журам гэж байгаа юм. Гүйцэтгэх засаг л бүгдээрээ сууж явах ёстой. Нийслэлийн иргэдийн хурл гэдэг бол эрх барих дээд байгууллага. Бид нар хуралдаанаараа энэ дүүргүүдийн тэр засаг дарга нарын үүрэг хүлээсэн асуудлуудыг бид нар бодлогоор шийдвэрлээд ингээд явж байгаа. Тэгээ ингээд 9 дүүргээс 2хан засаг дарга нь өнөөдөр энд сууж байна. Тэгээ анхан шатны нэгжтэр энэ дүүргүүд дээр ажил ямар байгааг эндээс бид нар харж болно. Дүүргүүдийн засаг дарга нар руу нийслэлийн бүх эрхүүдийг шилжүүлсэн байгаа шүү дээ. Төсөвтөө шилжүүлсэн эрх мэдлийн. Тэгээ бодит амьдрал дээр тэр дүүрэг дээр хийж хэрэгжүүлж байгаа